Сайн найзуудаа. За хэдүүлээ өнөөдөр миний хамгийн сүүлд авсан шинээр авсан хувцас. Тэгээд гоо сайхан явахтаа бэлдэж байгаа учраас бэлдэж юу авсан тухайга бас хальт энэ видеонд оруулаад ярих гэж бодож байна. За тэгээд хувцас хамгийн багагаа учраас би хувцснаас эхлээд гялс харуулад явчих гэж бодож байна. Хамгийн сүүлд улаан өндөгний баяраар манай нөхөр надад тийм H&M-с энэ зуны сарафан авч бэлгэнд өгсөн. Тэгээд айгүй нингэн энэ 170 хэрэг дээр очиж амарна. Тэгэхдээ энэ сарафан өмсөж явна. Гэтэ би одоо харин энийг явахтаа авчаа хүү яах юм ч гэдэг. Монголд арай л юм сарафан өмсөд явахаар дулаахан биш байгаах гэж бодож байна. Тэгээд урт нь нэг иймэрхүү миний 158 см-т бол өвдөгний дигнүр татчихжээ. Тимж богнох юм биш. Ийм гоё шар өнгөтэй. Тэгээд S арцмаар байгаа шүү. 34 арцмаар Европейский. За тэгээд энэ болохоор би Хууцынгаас очиж юм фотолог авсан байгаа. Зүгээр цагаан фотолог. Тэгээд бас S арцмаар ийм 100 катон зүгээр л энгийн цагаан фотолог байгаа. Онгоцон төмс гэж авсан байгаа. Хөлрөө даахгүй гэж бодоод давамтралтай. За тэгээд энд болохоор Хууцынгаас бас энэ джинсийг авсан. Би тэгээд угаацсан байгаа. Өмцгөөс өмнө угаана гэж бодоод тэгээд угаацсан байгаа учраас энэ жоох юм хурцгэр юм шиг харагдаж байгаа. Хуваагаад энд үдж амжаагүй байгаа учраас тэгээд бас S арцмаар 25 арцмаар Европейс гэдэг Монфет гэдэг юм өндөр тайлтай тайлаараа нарийнхан минийх тайлаараа 64 см тул яг таарж илээ. S арцмаар тэгээд энэгээр жоохон өргөн энэгээр жоохон томдж илээ. Гэтэ яг нөгөө нэг мод нь ийм болохоор зүгээр тэгээд уртаараа жоох уртдж илээ. Яг нэг иймэрхүү эргүүлэл надад яг таарж илээ энэ джинс. Тэгээд ийм цэвэр джинс байгаа. Янз бүрийн цоорхоо энтергүй. Тэгээд энэ футбол джинс хоёрыг болохоор би өөрөө уус тоорохтаа авсан. Палаж нь болохоор нөхөр маань бэлгэнд өгсөн байгаа. За ингээ болчих. Одоо гоо сайхны юмнууд юу байгааг харуулчих. Эхлээд би хүмүүсийн захиалгыг биелээд авсан байгаа. Тэрийг бас харуулчих. Энд болохоор Еврошигийн 3 хайрцаг байгаа надад. Тэгээс харуултаар явчих. Нүүрний шингэн саван, нүүрний цэвэрлэгч, ногоон комны серум, цэнхэр чийгшүүлэгч өдрийн тос. За тэгээд захиалга надад хийсэн хүмүүс бол өөрсдийнхөө юмыг хараад шууд мэдээ таних байх гэж бодож байна. Тэгэхээр юмнуудыг чинь бүгдийг авсан шүү. Санаа зовлтгүй шүү гэж хийхнээр байна. Очоод тэгээд эцэст нь тарааж өгнө. Дараагийн хайрцаг болохоор дахиад ийм сүүн шингэнүүд байна. Тэгээд энэ 30-аас дээш насны шөнийн тос серумтэй. За 3 дахь хайрцаг нь болохоор ерөнхийдөө 5 хайрцаг байсан. Би нийтүүлээд 3 хайрцаг хийсэн байна. Одоо сансан чинь. За энд болохоор нийтэх юм байгаа. Энд болохоор тоник байна. Чийгшүүлэх гомны дөрөвний улаан комны сүүн шингэн байна. Дахиад энэ улаан комны тоник нь байна. Лосьон нь. Тэгээд энд 2 юм цохны тос бас загсан байсан. Тэгээд дахиад ийм улаан комны өдрийн тос, шөнийн тос, дахиад өдрийн тос, шөнийн тос гэд. Энэ болохоор юу? Утас цэнэглэгч зүүрийн аппарат юм байлээ. Надад бэлгэнд явуулсан бэлсээ Еврошиагаас. За ингээд 3 хайрцаг болчихсон байгаа шүү. Загсан хүмүүс нь санаа зовлтгүй. Энэ хэдийг бол би аваад очно гэж төлөвлөсөн байгаа. За одоо цаашаа өөрийнхөө гоо сайхны хамгийн сүүлд шинээр авсан бүтээгдэхүүнүүдээс танилцуулъя. Энд зарим нэг та нарын харсан юмуд байж магадгүй. Гэтэ би ойрд яг ийм форматтай видео хийгээгүй учраас. За энд болохоор ийм вишигийн наборыг надад өнгө хүргэлтээр авчирч өгсөн байгаа. Сая баярын ямдрал болоод. Тэгээд энэ дотор юу байсан бэ гэсэн чинь аяллаа набор. Би яг одоо яг аялалд явах гэж байгаа учраас надад яг хэрэгтэй юм байна гэж бодоод авсан. 50 мл шампунь, 30 мл тос, 30 мл тоник, 30 мл нүдний будаг цэвэрлэгч, эмзэг арсны. Тэгээд энд 10 мл нарны тос, 10 мл серум гэсэн ийм найрлагатай. Ийм
Cosmetics Bag-тэй усанд нэвтэрдэг үгүй. Спороны хамгаалттай тий. Ийм байлаа. Тэгээд энэний доторхын газ гаргаад харуулж. Энэ болохоор тосон байна. Чийгшүүлэх. 97% чийгшүүлдэг гэдэг. 97% байгалийн гаралтай гэдэг натурал гэдэг. Тэгээд энэ болохоор 30 мл тэр юу нэ? Нүдний будаг харьцагч надад бүр айгүй өмнө нь зөндөө олон байсан. Им жижигч байсан 400 мл-тэй ч байсан 200 мл-тэй ч байсан. Айгүй сайн. Ямар ч харшил өгдөггүй. Тэгээд энэ лосьоныг бол би ерөөс хэрглэж үзээгүй мөлий одоо л авч хэрглэж үзье гэж бодож байна. Тэгээд энэ болохоор нарны тосон байна. Энэ болохоор серум байна. Би нэг үрчлэн заадалж харуулад яах вэ? Серумыг харуулчихъя сонирхолтой ахлах үүднээс. Ийм юм байлээ. Mineral 89 гэдэг шинэ гарсан серум найдна. Тэгээд энэжид бас шинжлэгдсэн юм байлээ. Саван шинжлэгдсэн. Эндээ ийм дизайнертай. За, миний гарыг өстэй уучлаарай. Гар маань сэтэрсэн байгаа. Дахиад сая баяраар жоохон яагаагүй. Дэглэмээ бариагүй жоохон амттай шимттэй юм жоох идэд буцаа сэтэрсэн. Гэтэ одоо яг өнөөдөр яг имээсээ орж гарныхаа тосыг ямарчсан явахаас өмнө запаасалж аавна. Зүгээр ингийн тосч аавна. Хэмжлэгээний тосч аавна. За, энэ болохоор юм шампуны тестер зүгээр бэлгэндээ болсон байсан. Энд бас нэг юм серумны тестер. Тэгээд дахиад хоёр дахь серумны тестер гэдэг. За, энэ наборыг Vichy-гээс авсан юм аа. Аяллаа наборыг аяллаа үнээр. Энэ болохоор 50 мл үсцээр 100 мл-тэй үс гялалзуулагчтай юм шампунь. Угааж үзсэн нэг удаа үнэн гоё юм байлээ. Тэгээ би ч гэсэн авч явна гэж бодож байгаа. За, энэ набор ингээд болсон юм чи хураач. Одоо цаашлаад ийм хайрцагтай ярьсан саяны набор. За, цаашлаад энэ болохоор би өнөөдөр зүгээр дэлгүүрээс авсан юмнууд аа. За, энд гэр ах юмнууд ч байх шиг байна. Яг ухаалт харуулчвал манайх юм Rox гэдэг доо хэрэгэлдэг байгаа. Маш сайн. Давхар кальцтай. Ийм салфеткнууд болохоор нэг удаа энэ салфеткнуудыг би авч явж байгаа онгоцон нэг нь болохоор нүүрний будаг арилгадаг. Нэг нь болохоор зүгээр универсал жижиг салфеткнууд заавал хэрэг болно. Тэгээд хөвөн мэдээж хэрэг болно. Гэтэ би хөвөнгөө тастаад хэдхэн ширхгийг эндээс хийгээд аваа явна гэж бодож байгаа. За, энэ гэрийн сав маунч яг ганц биш. Манай хүүхэд одоо ийм ушаасны няня гэдэг юм. Одоо хурж байгаа учраас би нэг л орош босыг угаагч авах болоод арай үнэтэй. Тэгээд ушаасны няня гэдэг юм арай хямдхан савн авч хэрглэж үзээд нэг удаа авч хэрглэж үзээд ямар ч илэргээ мэдрэг авахгүй тачгүй сайн бахарна. Сая дахиад авлаа. Дууссан байсан. Тэгээд Бокин манайх байн хэргэлдэг учраас би эдний юмнуудыг байн хэргэлжээс учраас мэдэх учраас авсан. Тачгүй сайн. Тэгээд дээр хамгийн гол нь дизайнертай учраас хэрэглэхэд айгүй амар. За, цаашлаад сормосны будагнууд авсан байгаа өнөөдөр. Энэ дахиад нэг ширхэг нь хааж цүнхэнд үлдсэн баг та. За, ямар ч үсэн ийм сормосны будагнууд авсан байгаа. Бас нэлээд хүмүүс загсан байгаа. Өмнө нь би бас явуулж яажсэн хүмүүсийн захиалгаар авч өгч явуулж исэн эндээс. Энэ болохоор Vivien Sabo гэдэг Франц брендийн. Тэгээд Cabaret Premier гэдэг юм сормосны будагнууд зүйлүүд айгүй юу болоод байгаа. Популяр болоод байгаа манай энэ лав. Тэгээд ийм 7 ширхгийг би өнөөдөр авсан. Энэ болохоор дотроо зүгээр хар уртсгагчтай, төрүүлэгчтэй гэдэг. Энэ шар нь болохоор арай жоохон үнэтэй. Бас уртсгагчтай, төрүүлэгчтэй. Гэтэ энэ нэмэлт витамин тавилуу нөгөө сормос унахаас сэргийлдэг. Тийм болохоор арай үнэтэй байдаг. Ийм сормосны будагнууд. За, өмнө нь та бас манай видеон дээр харж ирсэн бах миний видеон дээр. Тэгээд цаашлаад ийм хуурай шампунь авсан байгаа жижиг савлгаатай. Ямар ч байсан хэрэг болж магадгүй гэж одоо замдаа хэрэг болж магадгүй гэж одоо тийм хуурай шампунь авсан. За, хэцлэхгүй юм чинь гээд. Тэгээд ийм Rox-ийн спрей бас авсан байгаа. Амны хүндээ цэвэрлэгч гэсэн. Тэгээд ийм жижигхэн яваа авсан байгаа өнөөдөр өөртөө. За, хэцлэхгүй ямар ч байсан замдаа 2 байгаад 3 байгаад хайчихлахаар. Тэгээд ийм энэ яг бажиг ийм румян авсан байгаа. Айл дээрээс хойш эдний энэ боржогийн румяныг авч хэрэглэгээд бодоод тэгээд амжихгүй яваад байсан.
Тэгээд өмнөх румян маань дуусах хацранглагч маань дуусаагүй байсан учраас би аваагүй яваад байсан. Дотор юм бүрэн багстай юм байна жижиг. Тэгээд ийм хацранглагч өнөдөр авсан байгаа. Них амар хялтганууртай энэ төр биш. Ерөнхийдөө жоохон мэд. Гэхдээ харьсан дээр яг одоо ингээ харахаар зонхны гэрэлж жоохон хялтганж харагдчихээн. Хамгийн гол нь амархан түрхэгддэг. Тэгээд удаан тогтдог. Тэгээд дотроо юм хөөрхөн аяллаа жижиг багстай учраас тусдаа багс авч явах шаардлага байхгүй гэсэн үг. Тэгээд би яг энэ явахынхаа өмнөхөн яг энийг авъя гэж бодож ирснараа авлаа. Тэгээд хамгийн сүүлд өнөөдөр юу авсан гэхээр юу авсан маа? Хамрын тэгээд ирүүний яг тослогддог хэсгээрээ би бас тух хэсгээрээ жоохон түрхдэг. Тослогддог хэсгээрээ түрхээд хуулаад авчдаг юм. Юу цэвэрлэгч. Хар батга цэвэрлэгч. Гэхдээ нэг амар хар батга надад байхгүй. Гэхдээ зам амд яваад агаар өөрчлөгдөөд, арьсны онцлог өөрчлөгдөж магадгүй. Учираас заавал юм цэвэрлэх маск авч явсан дээр байх гэж бодоод авсан. За тэгээд надад бол өөрт мэдээж байгаа юмнууд энд байгаа. Тэндээс авахнууд аваад тэгээд эндээс нэмэх юмнуудыг нэмээд намайчаас өнөөдөртөө багтаад аяллахын цүнхийг бэлдээ гэж бодож байна. За энд болохоор зэрэг харуулад олон яриад яах вэ гэж бодож байна. Хамгийн сүүлийн видеон дээр маш дэлгэрэнгүй тест драйв оруулсан байгаа. Энэ Maybelline бүтээгдэхүүнүүдийн талаар хамгийн сүүлчинд авсан бүтээгдэхүүнүүд учраас би хайлт харуулж байна. Энэ болохоор пудер, энэ болохоор консилер. Консилер надад айгүй гоё таалагдчихж байгаа. Пудер ч гэсэн ер нь дажгүй. Хамгийн их онц биш таалагдаагүй нь гэвэл энэ фаундашн байна. SPF 13-тай. Яг гэвэл айгүй удаан түрхэгддэг юм байлээ. Тэгээд нүрэн дээр жоохон зузаан харагдаад байлээ. Жоохон хөтгөндүү гэсэн текстуртэй. Миний өмнө нь хэрэглэж байсан усан суурьдаг бодох юм бол. Тэгээд пудер нь маш нарийн ширхэгтэй айгүй гоё. Консилер нь бүр гоё юм байлээ. Тэгэхээр би баг бангаар нь баг энэ консилерыг нь пудертэй л аваад чадах байх. Нэг амар нүрээ бодох, замд нүрээ бодох асуудал гарахгүй байх гэж бодож ин шаардлага. Тэгээд очиод тэнд учир нь болдох байх гэж бодоод энэ томыг бүр хүндийг авч явахаа болоод энэ хоёрыг ямар ч байсан авчий гэж бодож байна. За ингээд өнөөдөрт авсан юмнууд болцсон. Гэхдээ би дахиад үдээсээ өнөөдөр гараад нэг захиалга бокс бэрэ дээр очиж авах хэрэгтэй байгаа. Тэнд бас ойр зургийн юмнууд байгаа, хэрэглээний юмнууд. Тэгээд эмээсээ орох хэрэгтэй байгаа. Эмээсээ орж гарын тос, эмчилгээнийхээ тос хоёрыг бас эмээс ангасаа байна. Тэгээд бичлэг үзсэн баярлалаа. Баяр тань найзуудаа.